Hajud orangas deh. Yesus anisan. Личвал нарийн учраас хэлэхдээ хэрвээ Есүс үхлээс амьдаагүй хүн төлөвлөлтөө Христийн одоо Христ итгэж хүмүүсийн хувьд хамгийн өдөртэй гонхтой явдал юм аа гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр бидний Христийн үхлийг ядан дэсийн амьдалт бол бидний амьдралын цорын ганц найдвар, цорын ганц баяр ёслол, цорын ганц хүч чадал, цорын ганц гэрэл гэгэм юм аа. Эзэн надрыг өгсөн. Аллилуйя. За тэгээд бас Магдалины онцгойн өсөндө баярлалаа. Бас нэлийн их цусан сэлбэгдсэн байгаа юм шүү дээ. Шиг болсон байгаа юм шүү дээ. Айгоо бас замдан хүмүүстэй юм ихч бас сайхан юм. Араас очих явах юм гэх. Өчтөр ганц хилдэл авсан. За баярлалаа. За өнөөдөр бол бидний маш онцгой сая хэлсэнчлэн бидний эзэн амьсны гайхамшигтай баярыг бид бүхэн баярлаж, гомдлож бас ингэж тэмдэглэдэг юм сайхан өдөр байгаа. Мөн түүнч энэ өдөр бол онцгой нэрийн цуглааны хоёр дахь чиглэл байна. Гурав дахь чиглэл Магдалины наадмын сайхан одоо цагийг гаргадаг байгаа. Одоо цуглаад болсаа тэгээд бид хоолой идэж яасан Магдалины наадмыг хийж болно. Тэгээд бид Магдалины наадмын мэдээж дуулан, хоордон тэгээд бас яг бэлгэлийн чанартай нэг хүний мэдээ төрүүл. Ер нь нэгдүгээр байр эзэн нэг хүн. Ер нь яг нэгдүгээр байр эзэж байгаа мондогтой биш. Энэ Магдалины наадамд оролцож байгаа сэтгэлээсээ эснийг мовтож байгаа хүн болгон мондог юм шүү гэдэг би бас хэлж байна. Аллилуйя. Энэ бичгээр авч байгаа эзний өрөө эзний амттай баярлалаа амьдралын дүрм байх ба. Амен. За өнөөдөр бүгдээрээ логик номоос авчтай болсон. Христийн эзний энэхүү баярыг ер нь бол бид нэр дэлхийн эцэг бүлэнд үнэлдэг байгаа. Тэмдэглэдэг байгаа. Тэгээ яг бид нэг Израиль хормж ороод яг Иесусийн төлөө амьдсан хатан машин очижсэн. Тэгээ бид нар эндээс үчигдүүд Иесусийн төлөө даглагч өөрийнхөө машинд Христийн юу зөвцөйг гэж хэлсэн гэж. Тэгээд очих юм бол яг тэр Христийн тэр үсгийн дараа түүний одоо машин аваад өөрийнхөө хатан машинд өөртөө бэлдсэн тэр хатан машин тавьсан гэж үзэж байгаа тэр одоо даглагч нь Христос хамаагүй амхан гэсэн үзэж байгаа. Тэгээ яг очих юм бол эхлээд нэг юм одоо өдий юм тийм иймэрхүү одоо яг юу хад бэлдсэн байсан. Дараа нь дахиад Иесус зориулаад ингээд нэмж ухсан тийм одоо шинээр ухсан тийм хэсэг байдгийг хэлдэг. Тэр хатан машин. Тэгэхээр тэр хатан машин очиж өнөхөр Иесус гахсан шүү. Хараад олоогүй. Энд нь очиад гадуур байна уу хайсан ч олоогүй. Тэгээд би үнэхээр итгэсэн. Тэгээд шийдсэн дараа агцныхаа дараа нөгөө фэйсбүүкээр нэргээ болгоо бичсэн байсан. Үнэхээр Иесус энд алгаа гэсэн чинь манай найз пастор чи ямар сони юм бэ чи одоо Иесус ялсан гэдэг тийм амьдч байсан. Тэгээд Иесус амьсан гэсэн. Тэр өнөөдөр үхийг тэр өнөөдөр үхтэл хэрэг байгаа. Түүний бие зөвсөс үхлийг ядан дэж амьсан. Бөгөөд тэр амьдлт нь бидэнд хамаатай, бидэнд өгөгдсөн, бидэнд шагнал болгон, ивэ хай болгон өгөгдсөн амьдлт юм байна. Бид нар Христэд итгэж байгаа тэр амьдлт бидэнд хамаатай гэсэн. Бид нар Христэд итгэж байгаа тэр амьдлт шууд утгаараа бидний болно гэсэн. Мэдээж Иесус Христ аваа үхлийг одоо үхээ амьсан тийм үү? Тэр үхээ өгсөн. Тэр үхэл ч гэсэн бидэнтэй хамаатай. Яагаад үхэл бидэнтэй хамаатай вэ? Яагаад гэвэл бид Иесус Христийн зарман үхэлтэй нэгдэж өөрсдийн хуучин бадан хүн тэр хуучин гэмт зан чанар тэр босрол бүх үйл явдал бүх сэтгэл зүрх бүх махан бие Христийн зарман дээр үхэл юм байна. Тэгээд Христийн тэрхүү үхлээс амьсан амьдралд бид бас итгэснээр дахиж хизээж үхгүй мөнхийг олж авах юм байна. Энэ итгэлийн үнж. Итгэлийн үнж. Бид нар Иесус Христэд итгэхээр нэг олон зүйлийг бид нар бодож ойлгож нэг олон зүйл бид нар одоо тоогоо өгөх шаардлага байна. Маш их. Иесус намайг миний өмнөөс өгсөн. Тэр миний гимнүүдийн төлөө өгсөн. Тэгээд Иесус намайг мөнхийн амьтан болгохын тулд намайг аврахын тулд амьдсан. Энэ хоёр зүйл бидний итгэлийн гол point, итгэлийн гол учир шалтгаан болж байгаа. За бидний эсхийг харах юм бол бидний энэ хөөсөгч
Есүсийн тэрхүү амьсгалыг харж үзэж гайхамшиж байгаа хүмүүсийн талаар харж байна. Тэд бушид Есүс Христ байгаагүй. Тэгээд энэ ч гэрэлцсэн хүмүүстэй хүмүүс бидний хажууд зогсоод айж сандарч нэгдсэн тэр хүмүүс хэлсэн та юунд өгсөний дунд амьдыг амиа гэж. Тухайн үед маш олон хүмүүс Есүс Христийн дагалдагч нар нь гисэн Есүсийг амьхан гэж хэлэв. Магадгүй тэр үед зарим нэг бүр цэргийг хүртэл мануулж ирсэн шүү дээ, тийм үү? Цэргээр мануулаад тэр газар Есүсийн шамнар нь үнэхээр ирээд Есүсийн бушиг одоо Есүсийн тэр хатан бушаас Есүсийн шархийг аваад явчихгүй. Тэгээд нөгөө Есүс чинь амьдчлаа гэж хэлчихвээ гэж тэрхүү эрх тахлууд үлдэл үзчихсэн. Тэгээд бүр давхар хамгаалалт гаргаж тэр бушиг авчихсан. Харин тэр хамгаалалт нэр болоогүй том чулуугаар татаач нэр болоогүй Есүс Христ хатан бушиг мөнхийн тэрхүү мөхийг ялан гэж амьсан гэсэн. Энэ зүйлийг тэрхүү Христийн шалгал одоо цогцол шалгалт үйлчлэхээр тодорхой хэмжээний одоо зорилт гаргахаар иржсэн тэр эмэгтэйчүүд харсан. Тэгвэл хэдэн тэнгэрлэгчнэр та нарын Есүсийг хайхаггүй тэр амьсан. Амьхыг хэдийн танаас хэлжсэн шүү дээ мэдээг болгосон. Тэгээд тэр хүмүүс цаашаа тэдний хувьд 8 дугаар ишлээс ахмад тэд түүний үгийг санан бушнаас буцаж ирээд 11 болон түүн болон үлдсэн бүгд нь энэ бүхнийг мэдгэжээ гэсэн. Тэгэхээр бид нэр Есүс Христийн хөө үхлийг алсан амьдлаас бид нар юу сурцгаа гэж. Энэ ч бидэнд юу сануулсан мессеж өгч байгаа гэж. Тэгэхээр Есүс Христ зүгээр л нэг амьсан гэж бидний чихнийхээ хажуугаар яриад өнгөрөх юм бол энэ бол бидний амьдралд ямар ч хүч, ямар ч нөлөө болохгүй. Ямар ч нөлөө өгч байна. Харин Есүс Христийн хөө амьдлыг бид нар энэ амьдлын гайхамшигтай аваа мэдээг бид нар зүрхэндээ бид авах хэрэгтэй. Амен. Есүс Христ амьсан. Есүс Христ амьсан. Тэр мэдээ зүгээр бидний чихэн сонсогдох мэдээ биш. Бидний зүрхэнд тоногш, зүрхэнд суурилдах мэдээ байх хэрэгтэй. Бид Христийн амьсан гэсэн тэр мэдээг зүрхэндээ байлгаж, Христийн амьсан гэсэн тэр мэдээг бид зүрхэндээ нутагшуулснаар бидний амьдрал гэрэл хийгээ. Итгэл найдвар байх болно. Үнэхээр Христийн амьдралд бол Христэд итгэж хүний үрийн амьдралын итгэл найдвар, уран зориг, баяр баясгалан утга учир юм шүү гэж би таавал хэлж байна. Үнэхээр Библиэд тунхагласан Есүс амьсан гэж. Тэр амьсан гэдгийг гайхалтай мэдээ. Бид зүгээр мэдлэг болгож, толгоондоо байлгаж, амаараа ярих биш. Бид зүрхэндээ нутагшуулах ёстой гайхалтай мэдээ байна. Христийн амьсан тэр мэдээг бид зүрхэндээ байлгах ёстой. Хэрвээ бид Христийн амьсан гэсэн тэр мэдээг зүрхэндээ байлгах, зүрхэндээ итгэж, зүрхэндээ түүнийг нутагшуулах юм бол дараагийн зүйлийг бид хийж чадна. Тэр юу вэ? Дараагийн тэд санан бушнаас буцаж ирээд 11 болон тэнд үлдсэн бүгд нь энэ бүхнийг мэдэгдэжээ гэсэн. Тэд юу хийсэн бэ? Эхлээд бушраачихсан. Бушраач Есүсийг хайсан байсан уу? Байгаагүй. Олсон уу? Олоогүй. Тэнгэрлэгч нар юу гэдэг? Хааны хайр хэрэггүй тэр амьсан гэж хэлсэн тийм үү? Тэр хайр хэрэггүй амьсан. Тэр хүмүүс тэр үедээ санал бодсон зүрхэндээ тээж ирээд нөгөө үлдсэн хүмүүстэй байсан. Тэгэхээр бидний хувьд нэг зүйл байна. Өчигдөр манай усан бодлогын хүүхдүүдээс нэг зүйлийг асуусан. Усан бодлогыг авах гэж залуучууд байна. Энэ удаагийн усан бодлого авч байгаа хэсэг бол волейболын ч юм уу саксны шигшээ багийн нэрчиж. Оёо, сарас залуучууд октод байна. Би асуусан сайн мэдээ бизнес ярьдгүй таасан. Ярьдаг. Яа сайн мэдээ ярьдаг гэсэн. Зүрхний бэлхлаас ам ярьдаг гэсэн. Амен. Зүрхэнд нь байгаа айдваныг бэлх. Зүрхэнд нь айдваныг зүр бэлхэж байгаа бол бидний ам гэдэг байхгүй. Амен. Гэрээ бид нар Христийн тэр амьсан амьдралыг зүрхэндээ тээж, зүрхэндээ нутагшуул, зүрхэндээ байлгаж чадахгүй бол бидний ам Христийн сайн мэдээг ярьж чадахгүй гэсэн. Бидний ам Христийн амьдралыг тунхаглах боломжгүй гэсэн. Тийм болохоор бид хамгийн нэгдүгээр Христийн амьдрал гэдэг энэ гайхамшигтай мэдээг, энэ гайхамшигтай үйл явдлыг зүрхэндээ бид нар тээж, зүрхэндээ нутагшуул, дараа нь бид нар
бусдад тарааж, бусдад түгээж, бусдыг бид нэр Христ рүү үргэлж бодох ёстой байх гэсэн. Халелуя. Есүс амьсан шүү. Амьсан мэдээ таны зүрхэнд нутагш болтгоо гэж би ерөөж. Таны зүрхэнд нутагшаа зүрхэн чинь бэлтгэж байгаа тэр мэдээлэлээс болж та бусдад авралын сайн мэдээг түгээж болтгоо гэж би амьсан Есүсийн нэрээр ерөөж байна. Гурван өнөөдөр би маш бага зүйлийг хэлээ. Маш бага мөртлөө маш чухал зүйлүүдийг хэлээд ингээд дууссан. Баг гэдэг үгийг сонсоод өнгөрсөн үгийг сонсоод та баярлаж байна. Би одоо нэг цаг хэдэн минут ярьсан юм шиг байна. Цаг 45. Цаг 45. Хүүх. Оройн биш. Тэгээд ер нь яг өнөөдөр бидний маш олон арга хэмжээ байгаа учраас ерөөсөө 15 минут ингээд чи урдны цаг 45 дараа 2 минутын 2 цагаас аяг болсон. Орбаатан Есүс амьдсан энэ амьдралд бол бидний гин нүгэлтэй өгсөн тэр махан биеийг өөрчилж, өөр одоо тийм ээ ухагтхуунтай, өөр газрын хаяалалтай болгосон үйл явдал. Бүгдээрээ бодоод Есүс Христэд итгэсэн хүмүүсийн ичээг хүмүүсийн тэрхүү гин нүглийн шийдэл, мөнхийн там, мөнхийн зовлон бидний амьдрал байгасан. Өөрөөр хэлбэл бид нар муурын хүлээсэн байсан. Муурын сүнсний хүлээсэн чөтгөрийн дарамтхан байсан. Чөтгөрийн дарамт бид нар чөтгөртэй хамт тэр сатантай хамт мөнхийн тамд шатагдахын шийдэлтэй ял зэнтэй хүмүүсээс. Харин Христийн амьдралд бид нар найдснараа Тэнгэрийн хариуцлагатай. Христийн амьдралыг бид нар өөрийн болгосноор итгэвдээр дамжиж тэр би өөрийн зүсдэг байхгүй юу? Христэд тэгсэн итгэвдээр дамжиж бидний болж өрөөстэй. Христийн амьдралд бид итгэснээр бид нар хамгийн хайр сатаны хүлээснээс Тэнгэрч мөнхийн эзэн Есүс Христийн тэр аврал нэгс Тэнгэрийн улсын хайртай болж өөрчлөж чамаа гэсэн. Өөрөөр хэлбэл бүхэн амьлаа дахиж хизээж үхлийг амсахгүй тэр Есүс Христтэй адилхан бидний хувьд ч гэсэн бүхэн Христийн үхэлтэй нэгдэж зарлагаа тэр гимнүүд бий өгөө дээ. Христийн амьдлалтай хамт дахиж хизээж тэр мөнхийн үхэл гэдэг зүйлийг амсахгүйгээр мөнхийн амьдлалтай болж байгаа, амьтаа болж байгаа байдал байна. Хэрэг байдлаас бид нар юу ч одоо ойлгож юу хийх ёстой гэж. Яг Христийн энэ хүү амьсан гэдэг энэ хүү амьдлалтай холбоотой. Өнөөдөр ч гэсэн бид нар өөрсдийнхөө махан биеэ, өөрсдийнхөө зан чанар, өөрсдийнхөө бодол санаа, өөрсдийнхөө зүрх сэтгэл бид нар өөрчлөлтийг бий болгох ёстой. Бид өнөөдөр зүрхэндээ шийдвэр гаргах ёстой гэсэн. Амен. Бид өнөөдөр амьдралдаа шийдвэр гаргах ёстой. Бид өнөөдөр хийж бүтээж гүйцэтгэж гаргаж чадахгүй байсан тэр зүйлсийг Бурхны өмнө авчирч шийдвэр гаргах ёстой. Магадгүй та ямар нэгэн махан биеийн хувьд муу туршид байгаа бол та өнөөдөр эзний өмнө тэр муу туршидаас болох салах өөрчлөлт шийдвэр гаргая гэж уриалж. Магадгүй та зөв сэтгэлдээ аливаа нэг буруу үйлдэл, буруу хандлага, буруу бодол санаа байвал яг өнөөдөр Христийн дахин баяр амьсан гэсэн баяр өдөр та өөрийнхөө амьдрал гайхамшигтай өөрчлөлт авчираа гэж хүсэж. Энэ өдөр таны амьдрал Бурхны дотор өөрчлөгдсөн тэрхүү нэг шат агсан гайхамшигтай өдөр байх болтугай гэж хэлсэн юм ерөөж байна. Амен. Хэнийг та үзэн яддаг бол, хэнийг та уучлах чадаагүй бол, хэнийг та өшөө орсож бодож ирсэн яг өнөөдөр Христийн дахин амьсан Христ үхлийг ялж дахиж хизээж өгөхгүйгээр дахин амьсан гайхамшигтай та амьдралдаа шийдвэр гаргаж зүрхэндээ тайвшралыг бий болгоё. Махан биендээ аливаа нэг муу туршдаа та өөрчлөлөө гэж Есүсийн нэрээр өрөөж байна. Дахин Христ Есүсийн амьсны тэр баярын мэндийг та өгөрье. Халелуя. Багнаадыг үзүүлээ. Ингээс бодлоо усаа нэр багтаад ирсэн гэж байна.